Би яагаад ингэж бурхан оршихуу гэд гинт ингэ яриад эхэлвэ. За яг багш нь нэгцэнтэй холбоотой. ертөнцийг яг ингэ таниад эхэлсэнтэй холбоотой. Хоёрдугаар гэх юм л энийг бүр ингэ зориудаар ярих хэрэгтэй гэж бодоод яриад байдаг болсон нь хаахаа болсон нь дотроос энэ тухай ярих дуудлага орж ирээд байгаа та. Гэхдээ энэ оршихуу одоо энэ өөрийн байдлаа нэ гэдэг бол өөрийн дээд биетэйгээ уулз гэсэн үг. Бүрэн бүтэн байдлаа олж ав гэсэн үг. Тийм ээ. Бид нар ганцхан материалын ертөнцид бий юм аа. Энэ физик бие бий юм аа гэхлээрээ 0.1%-ийнхаа 1% л таниад байгаа гэсэн. Харин надад дээд бие гэж байгаа, энерги бие гэж байгаа, энэс цаана бүрэн оршихуу гэж байгаа гэд тэрэнд нээлттэй болоод ирэхлээр дээд биетэйгээ уулзах, дээд биеэ таних санаа сэтэл зориг төрчихөж байгаа юм, хүсэл төрчихөж байгаа юм. Тэгээд ирэхээр бүрэн бүтэн байдлаа болоод авах нь шүү дээ. Энерги бие, махан бие хоёр чинь нэгдэж бүрэн бүтэн байдлаа олж авна. Тийм ээ. Тийм ч учраас би оршихуу, бурхан, дээд хүч чөтгөр гэж яриад байгаа. Энэ бүгд чинь нэг л зүйл. Гэхдээ одоо энийг нэг л үгээр ярьдаг боллоо. Тэр нь гэгэн оршихуу мөн үү? Та биднийг амьлуулагч, ам өгөгч. Их үсвэр бүхий энергийн далай, энерги байна. Тийм ээ. Шинжлэх ухаанаар үнийг бол quantum field, квант оршихуу, квант орон зай гэж нэрлэдэг байгаа юм.